Сайн байцгаана уу хүүхдүүдээ. 9-р ангийн гэрийн даалгавар 9. За x хасган 3-ыг хувахан 4 их 3x хасган 1 хувахан 4. За хоёулангийн хуваар нь ижлэхэн учраас 4 гэсэн ижлэхэн хуваартай учраас хувааруудыг бид нар орхиж явж болно. За x хасган 3 их 3x хасган 1. За хувьсгчуудаа тэнцэтгэл бишийн зүүн талд сул гишүүдийг баруун талд гаргая. 3x-ийг нааталд авчиръя. X хасган 3x баг их хасах 1 хасах 3 маань нөгөө тишээ гараад нэмэх 3. Эндээс хас 2x их 2-оос. За эндээс бид нар хас 2-т x 2-ыг хувахан хасах 2. За x-ийн өмнөхдөө хасах байвал x-ийн өмнөхдөө хасах байгаад тэнцэтгэл бишийг нөгөө талд хуваагдж байвал тэнцвүүгийн тэмдэг эсрэг тишээ солигдно. Тэгвэл x баг хасах 1-ээс 2-ыг 2-т хуваагаад 1 гарч байгаа. Хасах 1. За одоо тоон шулуун дээр зуръя. Хасах 1. Хасах 1 өөрөө орохгүй. Хасах 1-ээс x баг гэсэн учраас хасах 1-ийн зүүн талд нь шийд. Тэгвэл эндээс x харьяалагдах нь хасах хязгаараас хасах 1 орохгүй гэсэн. Энд л нэмэх хязгаар нөгөөх нь хасах хязгаар гэсэн үг. За дараагийн жишээг аваад үзье. За 7 болон 3-ийн хамгийн бага ерөнхий хуваагдагчийг олох ёстой. За 7 3-ийн үржүүр нь 21. За хоёулаа анхны тоо учраас бид нар хамгийн бага ерөнхий хуваагдагч нь тэр хоёрын үржүүр гэсэн үг. За 21-ийг 3 тухавал 7, 21-ийг 7 тухавал 3. За эндээс 3-ыг үржихэн 2x нэмхэн 3 бага үе тэнцүү 7 үржихэн 7x нэмхэн 11. За 3-ыг 2x-ээр үржүүлээд 6x нэмэх 3-ыг 3-аар үржүүлээд нэмэх 9 бага үе тэнцүү 7-7x-ээр үржүүлээд 49x нэмхэн 7-11-ээр үржүүлээд 77. За эндээс x-үүдээ 49x хасган 6x бага их буй тэнцүү 9 хасган 77. За эндээс хасах 68 бага буй тэнцүү 43x. За энийг би 43x их буй тэнцүү хасах 68 гэж авч болно. За x их буй тэнцүү хасах 68-ыг хуваах нь 43 гэсэн үг. Эндээс x нь их буй тэнцүү хасах 1 бүхэл 43-ний 25 гэсэн үг. За тоон шулуун дээр тэмдэглэе. Хасах 1 бүхэл 43-ний 25. За тэнцвүүгийн тэмдэг байгаа учраас их буй тэнцүү гэсэн учраас дотор талаа будна. Мөн адилхан их гэсэн учраас x нь их гэсэн учраас нэмэх хязгаар хүртэл. За x харьяалагдах нь хасах 1 бүхэл 43-ний 25 бас нэмэх хязгаар орохгүй гэсэн үг. За дараагийн бодлогыг аваад үзье. За 4y хасган 3 хувахан 2 хасах нь 8y хасган 1-ийг хувахан 4 бага үе тэнцүү 1. Хамгийн бага ерөнхий хуваагдагч 2 болон 4-ийн 4-тэй тэнцүү. За тэгвэл ерөнхий хуваар нь 4 гэсэн үг. 4-ийг 2 тухавал 2-оор, 4-ийг 4 тухавал 1-ээр, 4-ийг энэний дотолд 1 байгаа гэсэн үг. 4-ийг 1 тухавал 4-оор өгнө. За ижлэхэн хуваартай болсон учраас хувааруудыг орхиж явна. 2-ыг үржихэн 4y хасган 3
хасах нь 8y хасах нь 1 бага үе тэнцүү 1-ийг 4-өөр үржүүлээд 4. За 2-ыг 4y-гээр үржүүлээ 8y. 2-ыг хасах 3-аар үржүүлээ хасах 6. Хасах хаалт юм нь хасах тэмдэгтэй байвал хаалтын доторх илэрхийлэлүүд бүгдээрээ эсрэг тэмдэгтэй болно гэсэн. Хасах 8y нэмэх нь 1 бага үе тэнцүү 4. За төсөөтэй гишүүдийн доотлыг зуръя. 8y 8y хасах нь 8y бага үе тэнцүү 4-ийг хэврээ бичлээ. Хасах 6 маань нөгөө тишээ гараад нэмэх 6. Нэмэх 1 маань баруун тэнцэтгэл бишийн нөгөө талд гараад баруун талд гараад хасах 1 болно гэсэн. За 8y-гээс 8y-ийг хасвал тэг бага үе тэнцүү 4 дээр 6 нэмэлээ 10 10-аас 1-ийг хаслаа 9. 9-ээс тэг нь ямагт их байдаг учраас эндээс y харьяалагдах нь хасах хязгаараас нэмэх хязгаар хүртэлх бүх шид болно гэсэн. За дараагийн бодлого маань 2-ыг хувахан 3x нэмэх нь 6 бага тэгээс. За 2 нь тэгээс их гэдгийг мэднэ. Тэгвэл 2 тэгээс их бол 3x нэмэх нь 6 нь тэгээс бага байж энэ маань тэгээс бага байна. Ягаад гэвэл нэмхийг хасах тухайж эндээс хасах гардаа гэсэн. За тэгвэл 3x нэмэх нь 6 гэдэг маань тэгээс бага. Эндээс 3x нь хасах 6-аас бага. Эндээс x нь хасах 2-оос бага. Хасах 2 яаж гарсан бэ гэхээр хасах 6-гаа 3 тухайгаад хасах 2 гарч байна гэсэн. За тон шулуунаар тэмдэглэвэл хасах 2-оос x нь бага гэж байна. Бага гэсэн учраас энэтлэн шийд гэсэн. Хасах 2 нь өөрөө орохгүй гэсэн. За хасах хязгаар нэмэх хязгаар x харьяалагдах нь хасах хязгаараас хасах 2 орохгүй гэсэн. За 5 дугаар жишээ. 3x квадрат нь тэгээс их буюу тэнцүү. За яагаад ийм байна вэ гэхээр 3 угаасаа тэгээс их тоо x квадрат маань r-х тоо. Тэгвэл энэ хоёрын нөржүүр маань тэгээс их буюу тэнцүү гэсэн. Тэгвэл 6 дээр нэмэх нь 18x нь бас л ямар вэ? Тэгээс бага байна. Яагаад гэвэл нэмхийг хасах тухайж хасах гарах үе энэ тэгээс бага гэсэн. За 18x бага нэмэх 6 маань нөгөө тишээ гараад хасах 6. X хасах 6 хуваах нь 18. X нь бага хасах 3-1. Хасах 3-1. 3-1-ээс r бага. За энэ нь шийд. Хасах хязгаар нэмэх хязгаар. X харьяалагдах нь хасах хязгаараас хасах 3-1. За хаталтаа сонсон та бүхэнд баярлалаа.